Нийслэлийн газрын алба үзүүлж байна. Нийслэлийн газрын алба нь газрын тухай багц хууль, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд болон нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн засаг даргаас газрын талаар баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, мэрэгжлийн арга зүйн зөвлөгөөг үзүүлдэг үндсэн чиглэл бүхий нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Газрын алба нь захиргаа, санхүү аж ахуй, газар ашиглалт бүртгэл, газрын менежмент төлөвлөлт, газрын үнэлгээ төлбөр, газар өмчлөл, газрын мэдээллийн технологи, газар чөлөөлөх гэсэн 8 хэлтэс 9 дүргийн газрын албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Газрын алба нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 3 төвөөр дамжуулан иргэдэд 27 нэр төрлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна. Газар ашиглалт бүртгэлийн хэлтсэн, нийтийн эдэлбэрийн болон эргэн хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газрын ашиглалтын байдалд хяналт тавих, дүн шинжилгээ хийх үүрэгтэй. Мөн газар ашиглалтыг сайжруулах, эргэн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлийн ажлыг газрын тухай болон холбогдох бусад хуульд нийцүүлэн зохион байгуулах чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Газрын менежмент төлөвлөлтийн хэлтсэн, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, батлуулах, хяналт тавин ажиллаж байна. Мөн үүнээс гадна газрын менежментийн бодлогыг боловсронгүй болгох чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Газрын үнэлгээ төлбөрийн хэлтсэн, эргэн аж ахуй нэгж байгууллагаас газар эзэмшиж ажигласны төлбөрийг гэрээний дагуу хураан барагдуулж, нийслэлийн төсвөд төвлөрүүлэх ажлыг газрын тухай багц хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, тайлагнах, нийслэлийн нутаг дэвсгэрт суурь үнэлгээ тогтоох, газрын зах зээлийн бүсчлэл, нөхөн олгорын үнэлгээ тогтооход санал өгч оролцдог. Газрын үнэлгээний үнийн мэдээ цуглуулах, дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, эргэн аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Газар өмчлөлийн хэлтсэн нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган тэрэнд хяналт тавьж ажиллаж байна. Мөн нийслэлээс тэргүүлэх ач холбогдол өгч буй төсөл хөтөлбөр, газар ашиглалтын хэдийн төлөв, хот байгуулалтын хөгжлийн загвар бүсчлэлийн дагуу нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлдэг юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн иргэдэд 2003-аас 2016 онд нийслэлийн засаг даргын 140 удаагийн захирамжаар нийт 185900 иргэнд 9838 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байна. Нийслэлийн газрын албаны хамт олон нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.